Монгол-Польш хоёр улсын түүхэн холбоо тэртээ 1200-аад оноос эхтэй. Манай орон зочилсан анхны польш хүн бол Италийн Giovanni Plano Carpini-ийн аялалд орчуулагчаар явж байсан эртний орос хэлтэй санваартан Бенедикт Полагч байж мэднэ. Тэрээр 1247 онд нутагтаа очиод Францискийн ламнар Тартарууд руу аялсан нь тэмдэглэлээ бичиж үлдээж байжээ. Он цагийн уртад энэ л түүхийн улбаа тасралтгүй үргэлжилсээр 1950 онд манай хоёр улс албан ёсны дипломат харилцааг тогтоожээ. 1950 оны 4 сарын 14-нд бүгд найрамдах Монгол ард улсын Москват элчин сайдын ямаар дамжуулж анх дипломат харилцаа тогтоож байсан. Тэгээд түүнээс хойш болохоор 51 онд ардын улсын 30 жилийн явгаар Польш эрүүл мэндийн сайд анх удаага албан ёсны альчлал хийснээр энэ хоёр орны харилцаа улам одоо нэг ёсонтой түүхэн эхэлсэн гэсэн үг. Түүнээс хойш бол ерөөсөө давчимд болоод зиндааны хувьд өргөжин тэлсээр төрийн тэргүүнүүдийн альчлал зөндөө олоодаа болсон. Дээрээс нь Сеймийн дэд маршал, Сеймийн маршал, Сенатын маршал гэдэг альчлалууд бол зөндөө өндөр дэд хэмжээний альчлалууд бол болсон. Сүүлийн ерөнхийлөгчийн альчлалаас хойш бол боловсролын салбар нэлээд хөгжиж байгаа. Польш улсын тухай ярьж байгаа зочин маань Польшийн Познанийн их сургуулийг төгсөж ирээд бүгд найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа өргөмжит консулын газар ажиллаж байсан. Одоо Монгол улсын их сургуульд багшилж байгаа бүсгүй юм. Өнөөдөр манай улсад Польш улсын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нэлийн хэдэн төсөл байгаагийн нэг бол Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл. Мөн батлан хамгаалах, геолог, уул уурхай, худалдаа гээд олон салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Үүн дотор Монгол улсын боловсролын салбарт оруулсан Польш улсын дэмжлэг ихээхэн жин дарддаг юм. 1960-аад оноос хойш тус улсын ихтэй сургуулийг манай 300 орчим оюутан төгсжээ. За Монгол улсын их сургуулийн хувьд болохоор урд нь бол зөвхөн Польшил орон судлаач гэдэг мэргэжлэр эсэлт авдаг гэсэн. 4 жилдээ нэг удаа 2020 онд Монгол улсын их сургуулийн бизнесийн сургууль Польшийн Лодз их сургуультай хамтраад одоо 2 дээр нэмэх нь 2 гэдэг хавцарсан хөтөлбөр гэрээ байгуулж ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн үр шим бол санхүү эдийн засаг бизнесийн чиглэлээр манай Монгол оюутнууд эх орондоо 2 жил сураад, Польшид очиж 2 жил сураад нэг ясанд 2 дипломтой төгсөж байгаа гэсэн. Польшийн засгийн газар ер нь боловсролын яам болоод засгийн газар Монгол улстай хэлчихсэн үеийн элчин сайдын яамууд одоо яг энэ Польш орныг Польш хэлийг судлахаар сэтгэл зүрхээ зориулсан хүмүүст бол маш их дэмжлэг үзүүлдэг. Монгол улс Польш улсын хоорондын дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жилийн хугацаанд хоёр орны ард түмний найрамдалт харилцаа тасралтгүй хөгжсөөр ирсэн бөгөөд Польшийн Монгол судлалын хөгжил хүрээгээд хэлсээр байна. Монгол судлалыг Польшид хөгжүүлэх, монгол хэл аман зохиол, их бичиг, түүх соёлыг судлахад Польшийн эрдэмтэн Владислав Людвигович Котвичийн оруулсан хувь нэмэр маш их юм. Тийм ч учраас Чин Ван хаанд дорж тэргүүтээ Монголын төлөөлөгчид 1913 онд хаант Орос улсын нийслэл Петербург хотод айлчлах үеэрээ 6 хүнийг Эрдэнийн очир одонгоор шагнасны нэг нь нэрт монгол судлаач Котвич байжээ. Тэр цаг үеэс хойш Польш дахь монгол судлал тасралтгүй хөгжсөөр өнөө хүрч 2021 онд Варшавын их сургуулийн доктор монгол судлаач эрдэмтэн хатагтай Агата Барея Стажинскаг монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн үнэлэн төрийн дээд шагнал Алтан гад содонгоор Монгол улс шагнасан юм. Тэрээр 2023 онд өгсөн ярилцлагада Варшавын их сургуульд зөвхөн монгол хэлний танхим нэгдснээс хойш гадаадын 200 гаруй оюутан төгссөн тухай дурдсан байдаг. Хамгийн анхны түүх нь бол Котвич гэдэг судлаачаар эхэлдэг юм. Тэгээ яг одоо бол Варшавын их сургуульд монгол судлаачийг бэлдээд явж байгаа. Одоо өнөөдөр гэхэд Монгол улсын их сургуулийн монгол хэл сэлийн сургуульд 6-7 Польш оюутан монгол улсыг судлаад баяр ёс уламжлал ямар байдгийг ингээд дээрээс нь хэл. Одоо бас соёлын салбарт бол манайхан чинь нэлээ бас ер нь бол хамтын ажиллагаа ихтэй шүү дээ. 2005 оноос хойш хэрэгжиж байгаа Польшийн алдартай хөгжмийн зохиолч Фридрих Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуульчдын тийм уралдаан болдог жил болгон зохион байгуулдаг. Дээрээс нь кино өдрүүд гэдэг Польшийн кино өдрүүд гэдэг нэг ясандаа Польшийн соёлыг түгээх гээд одоо кино өдрүүд гэдэг жил болгон бас зохион байгуулдаг. Монголчууд бид Польшийн тухай хэр мэддэг вэ? Нэгэн үе хүүхэд болгон идэх дуртай байсан Алибаба үрэл гэхэд Польш улсын бүтээгдэхүүн. Мөн сүүлийн үед тус улсаас хүнсний бүтээгдэхүүнээс гадна барилга, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас гээд олон төрлийн бараа бүтээгдэхүүн манай улсад орж ирж байна. Эдгээр нь манай хоёр улсын худалдааны 90 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Варшав Тэтгэлцээ сайдын яамнаас нөгөө наадам жил болгон наадам болоод цагаан сараа зохион байгуулдаг шүү дээ арга хэмжээ. Тэрэн дээр нөгөө яг ер нь байнгын харилцаатай байдаг польшууд бол гар бие оролцдог, сонирхоод ирдэг. Тэгэл үндэсний хувцснуудыг маш их сонирхдаг. Одоо чинь би дээлээ өмсөд явхаар бол польш хүмүүс ямар гоё юм бэ, ямар үзэсгэлэнтэй, ямар гоё дээл вэ гэд гайхдаг шүү дээ. Познан миний байсан Познан хот бол ер нь тийм чимээгүй, тайван, цэвэрхэн, амар амгалан. Одоо жишээ нь амьдралын зүгээр өдөр тутмын хэмнэлт гэхэд бүгд одоо гудамжинд ч байсан, коридорт ч байсан шалан дээр суугаад ном уншаал талхай дээр сууж, кофе гоогоос сууж. Тэр нь бол надад их тийм энгийн хэрнээсээ бид нар суралцах хэрэгтэй юм байна да гэж харж байсан. Эдгээр өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Польш улсад төрийн айлчлал хийж байна. 3 дугаар сарын 13, 14-ний хооронд үргэлжлэх айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшинг ахиулахын зэрэгцээ, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтолог, археолог, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурхаар төлөвлөж байна. Түүнчлэн Варшав хотноо морин хуурын найрал хөгжмийн тоглолт, бизнес форум зохион байгуулагдах юм аа. Монгол судлалын Европ дахь томоохон төв болох Польш улсын тухай манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа боловсролын салбарыг онцлон өгүүлсэн нэвтрүүлгээ энд хүрээд жаргаж байна.